Сайн байцгаана уу? Хэрэгтэй гамтай ярилцсан Чингис хүүхдийн подкастын маань шинэхэн дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараа маань илүү онцлогтой, илүү гоё дугаар болно гэж бодож байна. Яагаад гэвэл Хинтээ аймгийн засаг даргаыг энэ удаагийнхаа дугаард оруулаад тэгээд засаг дарга гэдэг хүний ер нь ажил яг ямар чигүүрхтэй гэдэм бол тэгээд дээрэс нь орон нутгийн хүүхдүүдийн маань хөгжил ер нь яг ямар шоу явагдаж байна, юу хийдэг бол гэдэг талаар ярилцах чинь. За тэгээд урилга хүлээн авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. За юун түрүүнд тэгэхээр манай үзэгч хүмүүстүүдэд хүмүүст маань өөрийгөө илүү гоё дэлгэрэнгүй танилцуулаач. За миний хувьд бол 1975 онд одоо яг Хинтээ аймгийнхаа Өндөрхөө хотод төрж өссөн. За 1-р 10 жилийг төгсөөд шинжлэх ухааны технологийн сургуулийн геологи уулуурхайн сургуулийн нэвт ашиглалтын инженер мэргэжлэр төгссөн. Тэгээд төгсөөд 99 онд төгсөөд стандарт хэмжил зүйнтүүд улсын шалгачаар 8 жил ажилласан. За мөн мэргэжлийн халтад 1 жил ажиллаад за хувийн салбарт ингээд 10 жил ажиллаад тэгээд 2018 оноос Хинтээ аймгийн засгийн орлогч маягийн тушаалд очиод за ингээд 22 онд 21 оны 11 сард Хинтээ аймгийн засаг даргын хэмээх бас хүндтэй бөгөөд бас хариуцлагатай албан тушаалд томилогдоод ингээд ажиллаж явж байна. Тэгэхээр засаг дарга болоод жил гараа хугацаа өнгөрсөн байгаа гэсэн үг. Жил хүрээгүй л гэсэн үг. Тэгэхээр ер нь яг засаг дарга гэдэг хүн яг ямар үйл ажиллагаа ч юм уу те чиглэл нь яг юу гэдэг юм болоо гэдэг нэг сонирхолтой магадгүй хүүхдүүд тийг сайн мэдгүй байх. Ер нь яг хуу засаг даргын бас хүрээд бас хариуцлага ажлууд бол бас маш өргөн одоо нэрүүл байна, боловсрол тэгээ бүхэл салбарууд дээр үдэ аж ахуй, мал аж ахуй бүхэл салбарууд дээр бас онцлог салбарууд дээр бас өөрийн гэсэн онцлог юмнууд байгаа юм л да. Ажил хариуцж байгаа. Өмнө нь бол яг миний хувьд бол засаг даргын орлогч байхдаа яг дэд үтсийн асуулын хариуцсан явж байхдаа бас яг дэд үтсийн чиглэлийг бүтээн байгуулалтаар хариуцсан явж байсан. За яг ингээд өнөөдөр үед бас засаг дарга хэмээх албан тушаалд ирэхээр бүх салбаруудаар ингээд хүүхдийн салбар руу орж байгаа тийм. За өнөөгийн байдлыг хүүхд маань ямар шүү нөхцөлд амьдарч байна, сурч байна, боловсрч байна гэдэг юм уу. За өдөө аж ахуйн салбар дээр, мал аж ахуйн салбар маань ямар байна, газар тариалангийн салбар дээр бид нар хүмүүсийн нөгөө аюулгүй байдал хүмүүсийн аюулгүй байдал гэх юм уу. Бүх юм дээр оролцож байгаа болохоор яг хоо жижигэрсэн хувилбараар бол одоо 70,000 оны одоо нэг өсний одоо эцэг гэж явах юм уу да. Орчин хэлэхэд бол тэгээд одоо дороо энэ олон хүүхдүүдэл тижээх зөв одоо авч явах гэсэн утгаар л ойлгох нь болох юм. Орчондоо удирдах. Жинхэнэ манлайлагч хийгээл явах. Тэгэхээр Хинтээ аймаг 2022 оныг хүүхдийн жил болгосон. Надад маш их бахархалтай санагдсан. Тэгээд яг тэр хүрээндээ ер нь ямар шоу ажлуудыг хийсэн бэ? Ямар ажлуудыг хийх гэж төлөвлөж байна? Тэр талаар хаваалцаач. Хинтээ аймгийн хүүхэд хөгжил хамгааллын жил гэж. Тэгээд яг хөгжил гэдэг нь бол хүүхдийн бие болдрын хөгжил, бие болдрын хөгжил, хүүхд хүмүүжилж байдаг юм. Энэ бүх юмар нэгээд бас нэг том хүрээгээр нь харж байгаа. За энэний хүрээнд бол бид нар бол мэдээж хүүхдүүд маань 2 жилийн үед бас ковидын нөхцөлтэй байдалтай байсан. За энэ жил одоо ковидын үед 1-р ангид орж ирсэн хүүхэд одоо энэ жил 3-р анги болцсон ч байт юм уу. Ингээ ирэхэд нөх хүүхдийн унших чадвар одоо хичээлийн хоцрол ямар байна гэдэг төвшингээ бид нарыг шарах хэрэгтэй бол. Яг ковидын үеийн хүүхдүүд бол хичээлийн хоцролыг бас яг боловсролын үнэлгээний төвөөс бол Хинтээ аймгийн хичээлийн бас хоцролыг бас дүүнж үтсэлтэй. Тэгээ энэгээр бол улсын дундчаас бол харьцан гайгүй манайх бол нэг доогуур биш. Гэсэн хэдий ч бас бид нар бас хүүхдүүдийнхээ боловсрол дээр анхаарах болохгүй байна. Нэг хоёрт нөгөө 2 жилийн хугацаанд хүүхдүүд дуулан секц янз бүрийн байхгүй. Яг гэртээ одоо гэрийн орчинд одоо дэлгэц үзтгч байдаг юм уу, утас ухтгч байдаг юм уу, сошиалор байдаг ч юм уу. Ингээд гадагшаа баг хамт олон болж чадахгүй нийгмийн харилцаанд орохгүйгээр тийм төлөвчлөл басны анзаарэгдэад байгаа байхгүй. Одоо юу гэдгийг одоо эцэг эхчүүд бидний хувьд ч бас тийм байлгадаад байгаа шүү дээ. Та бүхтээ суучаад яг гэр бүлэрээ хоолоо хийж байхдаа ер нь уцаа цааш нь тавьчихгүй, уцаа яг хажууд нь байдаг, хоолоо хийж байхдаа уцаа маажаа сууж идэг гэх мэтчлэн. Энэ бүгдээс бид нар бас одоо эргээд юм гэр бүлийн юм сайхан уур амьсгалыг бий болгох хэрэгтэй маа гэж нэг харж. За хоёр тэгвэл бие хүүхдийн бие хөгжил байна. Энэ дээр бас анхаараа яагаад за гуравт бол хүүхд хамгаалал гэдэг нь болохоор одоо далд хэлбэрийн одоо гэр бүлийн хүчирхийлж юм уу те хүүхдийн нөхцөл байдал бас нэлээд бас байна. Далд хэлбэрт орцсон байна. Тэгээд хүүхдүүд одоо захин хөгжөөр одоо үеийнгийн нөгөө дарамт одоо нөө сошиалны хүүхдүүдээ одоо юу гэдэг нь одоо будуун тарханаад юм царай мутаа нүд юм баян ядуугаар нь байдаг юм уу. Ийм байдлаар дарамт иймэрхүү бас юмнууд нэлээд бас байна гэж үзээд ер нь бол тэр бас хүүхдийнхээ жилийн хүрээнд бас хүүхдийн хүмүүжил дээр анхаарыг энэ бүх далд байгаа хэлбэрийн юмнуудыг бас бид нар бас анхаарахгүй болохгүй байна. Энэ маань хүүхдийн
Хүмүүжил бол маш сөргөөр нөлөөлж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр хүүхэд болгон заавал онц сурах албагүй. Хүмүүжлэн зүг байх хэвээр бие биедрээ хүмүүжлээ бие биенээ хүндэтгдэг Монгол гэсэн бас өв соёл одоо мэдлэгтэй ийм л Монгол байх хүмүүс хүүхдүүдийг л бас хүмүүжүүлэх гэсэн юм бодлоор энэ жил бол бид нар суурай тавиа явж. Энэ маань бол нэг жилээр дуусахгүй жил болгон бид нар бас энэ хүүхдүүдийнхээ чиглэсэн бүхий л арга хэмжээ төлөвлөгөөг ингээ гаргаад ажиллая л гэж явж. Аха. Та захианыхаа тухай яриач. Би бас тэр зүйлийн тухай саяхан сонсоод тэр ном маш их таалагдсан. Сургуулиуд дээр ингээд захиа хийх боломжтой болоо. Тэгээд тэрийг та өөрөө уншаад тэрнийхээ тухай та өөрөө илүү гой тэлгэрэнгөө манай үзэгчд яриач. Тэгээ энэ захиаг бас хүүхдүүдээс ер нь саналуудын сонсож бодож байна. Яг миний цэцэргийн үед бас өдөр тутмын ажил бас ерөөс амждаг гоо. Тэр яг хүүхдүүдтэйгээ уулзж ингээд саналуудын сонсох боломж болддог байхгүй. Тэгээ ямар ч ихний хэлэн захиа авчаа. Тэгэхээр захиагаар одоо ямар хүүхдүүдийн дотор бодол байдгийг, хүсэл байдгийг, за юу нь болоод, юу нь болохгүй байгаа нийгэмтэй энэ байдлыг авъя гэд захиа авсан хүүхдүүд маш сайн оролцсон. За жишээ нь өмнө дэлгэр сумгч нь л мэдээж яг өөрийнхөө хүүхдүүд юм чинь сургуульдаар болж байгаа процесс за 30 минутын завсаргыг жоохон уртсаж өгөөч гадаа 0-тэй байдаг юм аа. Очоод нөгөө 30 минутын завсар багш нар нь орж ирээд бас нөгөө даалгавар өгдөг. Тэр нь 20 минут болчдөг. Гараад бицсад ирэх гэсээр байтал 0 хол байдаг. Тэгээд завсарлагаараа бид нар бас ингээд бицч дамждаггүй ч гэдэг юм. За сургуулийн онцлогоо шалтгаалаад манай сургуульд саксны багш байдаг. Волейболын багш. Бид нөгөө шатар даамын секс сургууль их ордгоо. Тэгэхээр саксны багштай болоод ч гэдэг юм уу. Өмнө дэлгэр сумын дээр бас тэгж илүү олон хүүхдүүд манай өмнө дэлгэр сумын ондны ус маань их муу. Одоо бид нар аав ээжүүд одоо бид нар бол яг ингээд ходоод энэ нэлээд зүсний өвчлөл манай сум маш их байна гэсэн бас тэрэн дээр их санаа зовсон хүүхдүүд байж байдаг. За хоёр дахьад мөрөн сумаас ирсэн хүүхдийн нэг загтал. Тэгээд аваа бид нар мөрөн сум дээр очиж ажилласан. Тэр хүүхд бол одоо хог хаягдaltaй холбоотой. Одоо бид нар ийм ажил хийж байна тий. За хог хаягдлыг бид нар ангилж авч байгаа. Өөрсдөө санаачлахаар ингээд сумынхаа дэлгүүрүүдийн гадаа ингээд хог ангилт ийм самаавыг хийж өгөөд тэрийг аваа сургуулийнхаа хотлын хашаа нэгээд дахин боловсруулах. Тийм хогнуудаа өөрсдөө ингээд аваад ингээд хийж байна. Тэгээ бид нар бас хот руу очиж бас энэ яг энэгээр дайвар одоо үйлдвэрлэлийг одоо хог хаягдлаар үйлдвэрлэл хийдэг эцсийн үтгтэн гаргадаг энэ үйлдвэрийг очиж бас үзье. Энэ дээр нэг туслаач айдэр. Тэгээд тэрэн дээр бас бид нар мөрөн сум дээр очиод тэр ангийнхантай бас уулзаа 9 дугаар ангийн 9 Б ангийн бүрүүсрэн гэдэг хөвөлөө. Тэгээд одоо мөрөн сум ч нөгөө 9-гээ төгсөөд гэдэг одоо сургуультай. Тэгэхээр одоо дараагийнхаа дүүнерт бас энэ ажлаа бас ингээд бид нар бас залгууж үлдээх нэг мөрөн сумаа бас бид нар хоггүй сум болохын төлөө ингээд чамаач ажиллаж байгаа гэх мэтчлэн. Ингээд бүхэл л хүүхдүүд бас нэг өөрийнхөө санаа бодлогоо бичгээр бидний бодоогүй мэдээгүй санаагүй юмнуудыг бас яг хүүхдүүд бас энэ дээр анхаараач гэдэг бас мессежийг бид нар бас авчих واخхой. Тэгэхээр ер нь бидний бас яг ингээд бодож байгаа, санаж байгаа, хийж байгаа ажил дотор яг хүүхд рүү чиглэсэн хүүхдийн бодож байгаа хийх мөрөөддөг тиймнүүд бас дутагддаг юм байна гэж би бол харсан л да тэр цагтл дотроос. Тийм ээ. Яг хүүхдүүд өөрсдийнхөө яг мэдэрч байгаа ч юм уу асуудлуудаа яг өөрсдийнхөө өнцгөөс харж байгаа учраас бас өөр засаг даргын өрөөнд явж ирсэн нэг хүүхдгээ зөвлөх суудгүй учраас яг хүүхдүүдийн нөхцөл байдлыг бол тэр захианаас яг сайн мэдэрч чадсан байх гэж бодож байна. Аха миний хувьд бол өнгөрсөн намар болохоор 100 хүүхэд 100 боломж гээд Энтэй аймгийн одоо бизнес хийдэг хүмүүс дэмжиж энд хувийн хөгжлийн сургалт гээд явуулсан. Аха тэгээд энд би туслах багшаар ажилласан байхгүй юу Diamond Mind гэх компани. Тэгээд туслах багшаар ажиллаа. Тэгээд Энтэй аймгийн хүүхдүүдэд ингээд хувийн хөгжлийн хичээл заагаад тэгээд ажилласан. Тэгээд энэ дээр харахаар болохоор хотод сурдаг хүүхэд болон хотын одоо хөгжил Энтэй аймгийн хөгжлийн үед ингээд ялгаа байгаа тэр үед ингээд багшлж байхдаа л яг ингээд мэдэрсэн л дээ ингээд нээлттэй байдал дээр ч юм уу тиймэрхүү зүйл ингээд дутагдаад байгаа юм болов уу? Энэ дээр ер нь яг ямар авил ажиллагаа хийдэг вэ? Эсвэл ер нь юу хий гэж бодож байна? Яг энийг юу гэж бодож байна? Яг зүгээр ажил талаар яг хөдөөний хөгжүүд юм хотын хөгжтгээд ялгаа байна уу гэж харахаар миний хувьд бол тэн дээр бол яг хичээлийн хувьд одоо сурлагын хувьд бол ялгаагүй ч байна. Энэ яг л програм явж байгаа хөгт хийж байгаа. Яг хуу яг орчин нөхцөл дээр одоо нөгөө багш нарын заах арга барил ч гэдэг юм уу те. Энэ байдал дээр нөгөө хүүхдийн бас нөгөө илэн далангуй сайхан ярьдаг, чөлөөтэй ярьдаг. Энэ юм бас нөгөө одоо яг хөдөө орон нутгад аав ээжийн хүмүүжүүлж байх юм уу, эсвэл орчныхч байдаг юм уу? Эсвэл яг бидний одоо хотод байгаа
хүүхдийн цагаа өнгөрүүлэх бас ийм чөлөө цагаа өнгөрүүлэх бас танхим юмнууд бас нээлттэй байдаг шүү дээ. Бас хөдөө сумдад бол яг тийм байдгүй байхгүй. Хөдөөний хүүхдүүд яг юу хийдэг вөхөр за тэр тусан сумын хүүхдүүд. За хичээлдээ явна. За эргэж ирэн төлөө мод ааглана, үрс ааглана. Ингэж л өдөр өнгөрнө. За тэгээд 7 хоногийн хагасаа мөн бүтэн санд хөдөө өвөө метр хаш мал дээр очино. Яг иймэрхүү зарчмаар явдаг. Яг нөгөө яг хотын нөхцөл байдал дээр бол яг нөгөө яг хүүхдийн сурах орчин бас арай илүү юм гэж бардгийг. Тэгэхээр би миний хувьд Хинтээ аймаг бол айл болох хүүхдийн сурах орчныг сайжруулъя. Тэ? Хичээлийн бус цагаар очиод нээлттэй бас очиод суучдаг, тэ? Өрөө таслага байдаг юм уу? Тэрэн дээр баг хамтаа олноор хамтарч ажилладаг, дараагийнхаа хичээл бэлддэг. Ийм юм бүрдүүлж хийгээд бас энэ хүүхд хөгжлийн хичээлийн хүрээнд тийм ажлыг зохион байгуулж. Тэгэхээр бид нар боломжийн хувьд бол ядаж нэг манай 5 баг дээр нэг багийн төв гэж байдаг байхгүй юу? Багийн төв болохоор хурал хийсэн ар дээр хоосонд байгаад байдаг. Хаяа багийн ирээд ирж нэг хурлаан тэмцээч гэдэг юм уу? Үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ хооронд ядаж одоо байгаа боломжоор гэж байхгүй юу? Байгаа боломжоор хүүхдүүд нь багийн төв дээр очиод бас хичээлээ хийдэг, хоорондоо ярилцдаг тийм. Ийм байдлаар бас тийм чөлөө цаг өнгөрөх газрыг бас нээлттэй хийж өгмөр юм гэж хараад байна. Хүүхдийн. Тэр нь тийм биш болохоор би бас нөгөө хүүхдүүд нэгэндээ харьцах одоо багаар ажилладаг болохоор бас нэг харьцааж байдаг юм уу одоо тийм илэн халуун харьцаан дээр жоохон тийм байт юм арай жоохон ялгаа таардаг юм болж харагдаж байна. Тийм миний л бодол шүү тэр. Тийм би бас ер нь бол яг тэгж бодож байна яг тэгээд ер нь бол яг 1 сарын хугацаатай хөтөлбөр байсан тийм дээр тэгээд бас онлайнаар оролцоод зарим үе техмар гэдэг тэгэхэд бол хаа хүүхдүүд ингээд ярихыг амар хүсэж байгаа. Гэтэ ярих хүмүүсүүд нь байхгүй байгаа даа ч юм уу. Тэн дээр яг хинтээ юу ярих удаа ч юм уу те. Яг үн ингээд хүүхдүүдтэй ярилцаад ингээд гоё хичээлээ ороод ингээд тэнгууд ингээд хүүхдүүд өнөөдөр ингээд яасан ийс ингээд гоё хуваалцаал амар илүү ингээд нээлттэй болоод тэн дээр яг хамгийн гол нь хичээлийн дараа чөлөө цагаа өнгөрүүлэх газар үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа юм хөгжих боломжуудаар л хангаж өгөх яг энэ дээр өөрчлөлтөж чадах юм болов уу гэж миний хувьд бас тэгж боддог. Тийм би ч бас яг тийм. За тэгвэл одоо гоё чөлөөтэй таны хүүхэд насны тухай гоё ярилцъя гэж байна. Юуны өмнө одоо хүүхдийн баяр болох гэж байгаа. Хинтээ аймгийн хувьд яг ямар шүү үйл ажиллагаа хийж бодож байгаа вэ? За 2 жил ковид гэдэг хүүхдийн баярыг. За энэ жил бол бас аятайхан зохион байгуулалт хийгээд бид нар 7 хоногийн өмнөөс ажлын хэсэг манаар ингээд зохион байгуулалт нь ороо явж. Тэгээд бид нар бол яг төв замуудаа хаачих гэж. Тэгээд замаараа хүүхдүүд нэг өдөр ч гэсэн дуутай чөлөөтэй явна, оролт гоноо чөлөөтэй явна. Машинаас айдас гэсэн машин гэдэг айдсаас байхгүй нэг чөлөөтэй цагаан замаараа явах. Тэгээд зам болгоны голоор ингээд өртөө байгуулад өртөө болгон дээр байгууллагууд хариуцаад тэндээ нэг хөрхөө уралдаан тэмцээн зохион байгуулад биелэг бэлдээд тэгээд чуулгатаа бол бид нар нөгөө тоглолт бүх юмыг нээлт дандаа өнгөө хийж чуулга дээр бол тоглолтууд дотроо гадна талын нөгөө залуу захааны үүднийхээ тест дэлгэц бол чөлөөт хинч гараад тэнд дуулжуулна хинч очиж хүүхд үгээ хэлж болдог тийм чөлөөтэй тэгээд байнгын үйлчлэгтэй ингэж арай өөр маягаар бас нэг жоохон олныг хамруулсан юм чөлөөт маягаар хийлгсэн бодолтой зохион байгуулалт хийгээд тэгээд 6 сарын 1-нд маань бас сайхан өдөр агаасаа гэж бас бодоод тэнгэр аймаг гоё бас тэр сугой наалгаар байна шүү дээ. Жоохон шараатай бүр хүүхдэн байвал бас жоохон сотроо. Тэр айл болох зохион байгуулалтыг бид хэд өгөн нэлээд бас хийгээл үзэж байна. Яг карантины хугацаанд бол яг хүүхдийн баяр гэдэг зүйлийг тэмдэглэхгүй яг нэр 2 жил болсон таг болсон байна. Тэгээд хинтээ аймгийн хувьд нэлээд гоё санагдаж байна. Ингээд гоё замаа агаад өртөөгөөр ингээд хөгжлүүлээд яваад илүү хүүхдүүдэд сонирхолтой гоё хүрч чадах байх гэж бодож байна. За тэгвэл засаг даргын маань хувьд хүүхд нас нь хаана яаж өнгөрөв? Хүүхд наснда ер нь хүүхдийн баярыг яаж тэмдэглэдэг байваа? За бидний үед нэг айхтар хүүхдийн баяр гэдэг одоо тэмдэглэж би ерөөсөө санахгүй байна. Сүүлийн үед ямар ч хүүхдтэй болсоо байна хүүхдэд дагуулж ирэл хүүхдийн баяр тэмдэглээл тэр үед бол ингээд хүүхдийн баярыг нэг захиргааны үүдэн ирэл тэмдэглэдэг. Тэгээд нэг зураг авах болчтой нэг зургийн наа. Тэгэл тэр зургаа тухайн ш утас гэдэг юм ч ховор байсан. Тэгээд нэг угаалгаад авдаг. Тэр маань үлдсэн. За миний хүүхд нас бол Хинтээ аймгийн Өндөрхөн суманд төрөөд одоо хуучнаар гурлийн үйлдвэрийн байр гэж гэр оролт тэнд өссөн. За хүүхд нас бол яг хөө тэгээд 83 онд нэгдүгээр ангид ороод тэгэл тухайн жилийн хугацаанд байх. Тэгээд хүүхд яаж сурч болох вэ? Тэгэл тухайн үед бол яг үндэ бол бидний хувьд бол хичээлд явна. Гэрээ цэвэрлэнэ. За тэгээд төлөө нүрсээ бэлдэнэ, усаа аавна гэдэг том ажилтай. Тэгсэн мөртлөө хажуугаар нь дугуулan сэгсэнд яваад байдаг тийм зав гараал байдаг байсан.
тухайн үед яаж заваарж явдаг гэсэн. Тэгээд гэр их хол. Тэгээд сүүлдээ маш хоошоо санджаачгүй байдлаа нүгээд нэлээд холдсон. Тэгэл давхар секцэндээ явна, дууландаа явна гэдэг. Тэгээд болоод л байдаг гэсэн. Тэгээд одоо бодоход ямар ч их хүүтэн байдаг гэсэн. Хамгийн сайн сандаг. Тэгээд өглөө ичээлдээ явах яг салхисурж явдаг. Ер нь өвлийн хүүтэнд бол хоёр хазар бол амрын үзрээр хөлдөг. Ер нь цайрал юм шүү дээ. Тэгээд сургуульд орохоос өмнө цасаал хүүтэн цасаар нэг сайн урж аваад халуун ихлэнгээл. Тэгээд анги руу оронгол өдөрч нөгөө хацны халуун оргол явж идэг. Тэгээд ер нь хүүхнээс бол тэгж өнгөрсөн тоо. Тэгээд тухайн үед бол нөгөө эцэгчүүд чинь социализмын нийгэм үед бүгд ажилдаа авчин. Өглөө 8 цаг гэлөө ороо 8 гэл одоо 6 цаг гэл ирнэ. Тэр хооронд бол аав ээжиг байхгүй бол тэгээд хүлээнүүсээ бэлдэх, хоолундаа бэлдэх гэл бүх л ажил ингээл хийгээл явдаг. Тийм л үеэс. Ер нь ямар зан аршинтай хөөхт байсан гэж боддог ба. Ер нь хэрэг өөртөө ихтэй ч юм уу те эсвэл ер нь ямар баг хөөхт тахасаа л ихээ манлайлагч байсан уу? Тэр үчнийг юу штэ. Одоо ангид чинь их олон дарга нар байдаг гэсэн шүү. Салаан дарга, бүлгийн дарга, ариун цэврийн дарга, тэгээд ангийн дарга гэдэг. Тэгээд 3 салаатай. Тэгээд миний үед салаан дарга, ариун цэврийн дарга гэж байсан. Тэгээд ариун цэврийн дарга байсныг бодоход гайгүй нямбаа хөхт байсан юм шиг цэвэрч. Тэгж харагдаад бодвол хоёртгууд яг миний үед ямар ч судалтай. Одоо нэг хүүхдүүд ингээ гүйж яриад байдаг шүү. Би ерөөхдөө бол тийм суужил байдаг тийм хүүхд. Одоо юу гэдэг томоотой юм уу да. Бас л араахан. Тий. Айхтраас ахлахгүйдээ дүүмүүлээд байдаг болоо биш. Ерөөхдөө үнэн үү? Ер нь тийм л хүүхд байсан. Яг спорт бол би сагсаар хичээлдэг байсан. Сагсны тэмцээнд явдаг. За дууланд бол би нисэх загвараар. Ер нь яг миний бодол бол нисэх загвараа нисгч болно гэж мөрөддөг гэсэн л да. Тэгээд тийм нисэх загварын дуулан гэж байдаг байсан. Тэгээд тэр чинь нисэх загвар тухайн үеч яг одооных шиг бүх юм бэлэн биш. Бүгд ингээд одоо нисэх загварынхаа тэр онгоцныхоо одоо урд хэсгийг мотор хийдэг. Тэгээд их дандаа нарийн гар аргаар хийдэг. Тийм тохиолдлууд бид нар бас хийдэг байсан. Тэгээд мод юм материалууд хоортой. Тэгээд бүх юм гараар хийн зүйлх нь арчин лагтан тэгээд тэгжил хөөхнөөс юу өнгөрсөн доо. Тэгээд бүр багнаас бол тэгээд гой толон буу дээр байхгүй шүү дээ. Яг үндэ бол модон буугаар тоглоно. Тэгээд бэйли өмсөл байлдаа тоглож. Яг үздэг юм ерөөсөө хүүхд байх үед үздэг юм 40 оны киноныг дайныг байлдааныг их үздэг байсан байхгүй. Гардаг телевизээр үздэг ганц сууг нь юу л Оросын сууг. Тэрэн дээр 45 оны нөгөө эх орны дайны тухай гарна. Тэнд ганц юу үзэхгүй байлдаантай кино л үзэж. Тэгээд тэр өнгөөр чинь тэгэл хүүхд байх чинь тэгэл байлдаа тоглож шүү дээ. Хоньны юугаар буу болгодог гэсэн. Юу гэдэг вэ би ямар мэдтэй би. Мэдгүй ямар ч миний үед бол ах нараараа юм гоё мотор юм буу гэж хөрөөдүүлж игээд л. Тэгээд тэр үед хөнгөн заа хооцоор бас ингээд гоё нуулаад бас буу идэг. Юм тиймэрхүү буу идэг. Ерөөс яг юм одоо нэг хүүхдүүд юм тоглоом молон ерөөсөө байхгүй шүү дээ. За тэгвэл хүүхд насныхаа хамгийн гоё дурсамжтай мөчөөс овалцаач. Бүр сквал бүтлгүүдчихсэн ч юм уу сквал ингээл ер нь ингээл хаяада ингээл банк бодогдж идэг тиймэрхүү үеуд байдаг штэ. Тэр үеэсээ. Яг тэр үчиг их байлж тоглодог байсан. Тэгээд бодвол бэйлигөө гараад гар болон хөлчих гол явдаг байсан юм да. Манай ихэл өөмөр гэж энэ хүүхдэд одоо нэг бэйлиг хийгээд өгчөөш байлдаж явсараа гар нь хөлдлөө, хацар нь хөлдлөө гэл тэрийг вирусыг сандаг байхгүй. Тэгтлэл одоо өвлийн хүүтэнд төлж өгөх гэдэг надад гараад тоглоод гэж явдаг байсан юм шиг. Одоо хүүхдүүд бол гарахгүй шөө даар чинь хөр чинь яах гэж байгаа ингээд орчин бас өөр болсон. Бидний орчинд бол тийм л орчинтай байсан юм. Тоглож орчин гадаа тоглоно. Тэгээд нусаа гоожуулаад тэгээд гар хөлчихгөөл тэгээд тэр үе чинь гой бэйл хийдэг байхгүй шүү дээ нөгөө. Аав ээж хийж өгсөн хүмтэй бэйлээ. Ганц хуруу гоцох юм хүмтэй бэйлээ өмсөж. Тэгээд хооронд нь бэйлээ хооронд нь уяатай. Тэгэхгүй бэйлийг хайчих ш нөгөөх нь хайж гүйж яваад. Тэгээд холбоос юм. Тэгээд нэг хуучны орс юм болтой өмсөд нэг тэр үед гогл малгай гэсэн юм. Гогл гэдэг дашуу юм канттай. Тийм алга их модонд ордог байсан. Тийм гогл малгай өмсөд явдаг л. Хөтөлөө да. Тэгээд дараахан хөхтөөслөө та гэдэг чинь дараахан ч байсан дарааханаас ямар ч байсан. За тэгвэл манай подкастараас хөхтүүд ном уншихыг уриалдаг. Тэгээд номын тухай хөхтүүдтэй хамт ярилцдаг. Ер нь таны хувьд тэр их ном уншдаг вэ? Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? За яг хамгийн сүүлд уншсан уу яг сайн санахгүй. Гэхдээ номыг өвлийг хүүхдтэй маш сайн уншдаг гэсэн. Манай авч ингээл хот яваа ч юм уу ирэх бол надад ном авчирч. Гэхдээ тэр үед хүүхдийн ном их цөөхөн байсан байхгүй.
дандаа нөгөө том ийм зузаан 2 3 бот тий. За тэгэл миний уншдаг номчууд газар шороо гээд нөгөө 10 он байж байна. Тэгээд нөгөө хамгийн сүүл Монт Кристогоны шин тэгээд 3 ботоор ингээл уншаал. Ийм цуврал тэгээд Донрын намдгийн цаг төрийн умаа идэргээл. Нэг хорвоотой танилцсан түүх гэдэг тэр нэг хөөрхөн ном байдаг гэсэн. Би тэрийг бас тэрэн дээр уншихны хөөрхөн өгүүлэг маягтай. Тэгээд чулуутай ингээд танилцсан анх нөгөө төрөөд чулуутай шороотой бүх юмтай танилцж байгааг ингээд илэрхийлсэн. Тэр төдөө ном баха. Хорвоотой танилцсан түүх юм жижиг. Тэр номыг би бас анх уншиж байсан. Манай нөгөө ер нь айд болгоо юм номын сонтолтой. Манай номын сонтол дүүр номтой. Тэгээд ингээд үзсэн тэгээд янз бүрийн ном тухайн үеч нөгөө марксист, энгелист, одоо ленинист гэдэг нэг зузаан номууд байдаг шүү дээ. Тэр ном ихтэй нөсөж юм их ч. Тэгээд тэрийг бол уншихгүй л дээ. Тэр дотроос харж байгаа тэгээд арай нөгөө Арманы лгол өгүүлэг хоёрыг их уншина. Тэгээд тэн дээр шин заавал Монгол ном гэхгүй нөгөө Орос номнуудыг Монгол дээр хөрвүүлж гисэн. Тухайн үеийн бас их оны дайн байлдааны үе ихч байт юм. Яг тийм номнууд их уншдаг байсан. Номын сондогч нэг хайхтай ном уншдаг байсан. Гэхдээ нэг 2 жил эртээ ном уншаа тэр үе чинь номын сайн нөхөр гэдэг үнэлэх өгдөг байсан. Номын сан ном унш сайн уншихаар одоо ном уншсан хүүхдэд номын сайн нөхөр гэдэг үнэлэх гэдэг надад байдаг одоо. Тэгэхээр ямар ч ном уншдаг байсан байгаа. Тэгээд дээд сургууль төгсөж ирээд бол хайхтай ном гээгүй ажил төрөл ингэж явсаар байгаа. Одоо бол ном үзэх бол яг ном уншиж амжихгүй байгаа байхгүй. Хаяа нэг сошиал одоо ч ингээд захин сошиал болсон. Яг өндөө сонингч баг гарчлал өнгөрдөг болчиход байна шүү дээ. Нийгэм нь яг л тийм болоод байгаа. Тэгээд маш сайхан номнууд бол гараад байгаа. Тэгээд нэг ганц хоёр уншиж байгаа. Тэгээд ерөөхдөө нь орхичод байгаа байхгүй. Тэгэхээр бол мэдээж хүүхд багчууд бол аль болох номтой нөхөрлөх нь зөв. Би ямар сайсан хүүхд багтаа номоо уншихдаа тэр үед чинь бидний үед чинь тоггүй үе байсан байхгүй. Ороо 6-аас тогоод 10-аас унтдаг ч байлаа. Ороо унтчаар тог байхгүй юм чинь хүнжилтөө гарч идэн тусгаад. Тухайн үед юм Орсын юм гарч идэн. Тэгээ хүнжлээ дээгүүрээ нөмөрч байгаа чидэнэ тусгаад ном уншдаг байлаа шүү. Тэгээд Монгол тавьчаад хичээлдээ явна. Тэгээ хичээлдээ очиж сууж байгаа номоо очиж уншихсан гэж бодоод сууж идэг. Үйл явдалд нь бүр орчихсон номныхаа. Ер нь ном уншаад ирэхээр яг ингээд номныхаа үйл явдалд орчхаараа үргэлжлээд яах вэ гэж бодоод тэгээд очиж ном унших гэж яарал явдаг. Тийм дүү байсан да тэгээд. Нэг орчих юм бол бас хүүхд бол номны хамт гэдэг чинь маш сайхан байхгүй. Яг л өөр ингээд ном уншихад нүдэнд харагдаад бодитоор харагдаад. Тэгээд манай Чингис хүүхдийн подкастын өндөрлөх цаг тон төгсөн байна. Тэгээд танд нэмж хэлхийг хүсэж байгаа зүйл байна уу? За мэдээж хүүхд багчуудаа би бас хэлсэн. Хүүхд болгон заавал ном сурах алгүй. Хамгийн гол нь хүүхд болгон зөв байх хэрэгтэй. Зөв хүн мөчөх хэрэгтэй. Тэг хүн хүнээрээ байх хэрэгтэй. Монгол гэдэг өв соёлоо дээдэлдэг байх хэрэгтэй. Хамгийн гол нь одоо хүүхд багчууд хүний хүндэлдэг байх хэрэгтэй. Бид нар бол хүүхд багтаа бол хүнээс айж ичдэг тий. Хүний айжууд илүү дутуу дуурдаггүй. Аав ээж нар ингээд том хүмүүс ярьж бол бас гараа авчдаг. Ийм хүмүүс л бид нар байдаг гэсэн. Одоо ч би хүүхдүүд бас ийм хүний хүндэлдэг тийм даруй зөв байх хэрэгтэй. Тэгээд эрдэм мэдлэгтэй байх нь тийш зөв. Тэгээд хамгийн сүүл би яг зөвөр нэг юм тодорхойлж нэг сургуулиар орохгүй юу? Ороод 30 ангитай төгс ангийн хүүхдээр орсон. Тэгээд та ямар сургууль одоо эзэмшээ мэрэгжил эзэмшгээг асууж байгаа байхгүй. Ихэнх нь хууль эдийн засаг гэж. За инженер болох хүн байна уу гэхээр ганц нэг хүн гар өргөж байгаа байхгүй. За тэгээд хамгийн сони юм асуусан би гэсэн байхгүй. За сургууль та төгслөө, сурлаа, явлаа. Энтэд ирж ажиллах хүн байна уу гэж гар өргөдөө гэхээр 30-аад хүүхд 4-5 хүүхд ирж гар өргөж байгаа байхгүй. Тэгэхээр тэр би юу гэж бодсон бэ гэхээр тэр хүүхдүүд өвн сурсан мэдсэн зүйлээ одоо өөрийнхөө төрсөн нутгчдын аймаг орон нутгатаа ч тийм улс орнтойгоос өөр зориулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би бол хүүхд болгон бас их орно гэсэн юм үзэл бодолтой улс орноо хөгжүүлэх гэсэн юм үзэл бодолтой мэдээж улс хөгжнөр гэдэг чинь инженерүүдтэй байж хөгжих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр аль болох инженер техникийн мэрэгчлэр би бас хүүхд багчуудаа бас мэрэгчлээ болоосоо гэж боддتي. Тэгэхээр бүгдээр бас яг энэ дээр бас нэг хүүхдэд олон талын мэрэгжлийг сайн судлах хэрэгтэй л ах л да. Тэгээд нэг ихэнх нь ингээд бага мэрэгжил мэддэг ч юм уу те нэг мэддэг хэдэн хуульч эдийн засагч нягтлан бодогч ч юм уу те тэрийг мэддэг тэгэл заа гэл нэг тиймэрхүү байдлаар сонгодог.
илүү судлаад юм уу эсвэл өөрийнхөө сонирхолд тааруулбал зөндөө олон мэргэжлүүд байгаа ах. Тэгээд ялангуяа манай засаг дарга хэлснээр бол инженер болоорой. Монгол улс инженерүүдээр хөгжинө гэж шүү. Тэгээд гоё хэрэгтэй зүйлийг хамтдаа ярилцсантай маш их баярлалаа. Тэгээд за ингээд Чингис Сүхтийн подкастын өрөөд өндөрлөх болсон байна. Тэгээд засаг даргатаа маш их баярлалаа. Тэгээд цаг зав зарцуулаад хэрэгтэй зүйлийг хамтдаа ярилцсан. Тэгээд би бас өөрийнхөө хязгааргүйд тэмүүлгээд сая гаргасан ном ингээд танд ингээд бэлгэлж байгаа. Энэ ном дээр подкастуудын маань ярьслах нь байдаг байгаа. Тэгээд цаг зав зарцуулсанд маш их баярлалаа. За дүүтсэн би бас болсон ч билүү өгөө. Тэгээд ажилд нь амжилт хүсье. За маш их баярлалаа. За ингээд Чингис Сүхтийн подкастын өрөөд өндөрлж байна. Хэрэгтэй хамтдаа ярилцъя. Тэгээд дараагийнхаа дугаараараа уулзцаая. Баяр таа.